Эмэгтэйчүүд яагаад боловсралтай байх ёстой вэ? Санаа. Өнөөдрийн бичлэг миний бүр амар удаан бэлдээд бодоод төлөвлөөд бүр ингэ бичиж агаад хийж байгаа бичлэг баггүй юу? Сая хэлсэн шүү дээ. Бид нар яагаад 90-ад оноос өсвөлээ төвүүдээ мал дээр гаргасан ирнээсээ октоудаа ингээд дээд боловсралтай болох гээд байсан бэ? Одоо бид нарын хамгийн сайн мэддэг нүдэнд ил байдаг хүмүүсээс эхлээд ярил л да. Монгол улсын хувьд ярьж байгаа учраас их хурлын гишүүд 126 гишүүнээс 32 нэмэгтэй гишүүн байгаа юм байна. Тэрнийхээ 4/1 нь буюу 8 гишүүн нь тойрогоос яг ард түмнээс шууд төлөвлөлөөр сонгогдсон. Харин 24 гишүүн нь болохоор намын жагсаалтаар гарч ирсэн эмэгтэй гишүүд байгаа юм байна. За тэгээ надад бас нэг юм судалгаа байна. 2022 онд Дэлхийн банкнаас ядуурлын судалгаа хийхэд нь ийм үр дүн гарсан юм байна. Насанд хүрсэн буюу 22 оны судалгаа шүү. За 25 нас хүрсэн эмэгтэйчүүдийн 36% нь дээд боловсралтай байсан байна. Харин эрэгтэйчүүдийн 27% нь дээд боловсралтай байсан байна. Миний түрүүн дурдсан их хурлын эмэгтэй гишүүд дунд бакалаврын зэрэгтэй хүн байгаагүй. Дандаа дээшээ зэрэгтэй гэсэн үг. Ер нь бол нэг гишүүн бол бакалаврын зэрэгч байхгүй гэдгийг нь мэдэгдсэн байгаа шүү дээ. Тэгээд дан бакалавртай эрэгтэй улсын хурлын гишүүд бас байгаа. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол бүгдээрээ л магистр гэд биччихсэн байгаа юм байна. Ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүд бүгдээрээ дипломтой байх нэ. Би энэ дээр яг ингээ бүр бичиж агаад хийсэн нэг юм дараалал байгаа байхгүй юу? 10 жилд бол нэг сүргээрээ байж авал ном хуулж бичиж дүнгээ авдаг байсан байхгүй юу? Би лав. Тэгээд гів гинтхэн их сургуульд орсон чинь амар их юм хийх шаардлагатай болоод их юм мэдэх шаардлагатай болоод багшийн хэлсэн юмыг бичгээс гадна дахиад өөрөө уншиж судлах хэрэгтэй болж эхэлсэн. Нэг ойлгосон ер нь бакалаврын түвшинд ямар юм мэдлэгтэй хүн төгсөх вэ гэдгийг би өөрийнхөө биччихсэн байхгүй юу? За, эхнийх нь болохоор critical сэтгэлгээ буюу одоо мэдээллийг одоо жишээ шууд нэг мэдээлэл хараад тэр нь сохроор итгэх ерөөсөө биш. Заавалчгүй ингээд тэр мэдээллийг ингээд их усүрэн их сурвалжийн сайтар шалгаж дүгнээд логик сэтгэлгээгээрээ шинжилж сурахыг ер нь бол ихтэй сургууль өсөөсөөгөө ойлгож авдаг. Тэгээд судалгааны чадвар ямар мэдээллийг сонгох уу? Тэр мэдээлэл нь яг зөв үү? Тэр мэдээллийг яаж цуглуулж байгаа? Тэрийг хэрхэн үнэлж байгаа? Яаж иш татж задлан шинжилж энэ ажлаа танилцуулах вэ гэдгийг сурдаг. 3 дугаарт нь болохоор бид нар ингээд семинарын хичээлүүд дээр өөрсдөө илтгэлээ тавьж хилцүүлээд харилцаа болон ингээд хүмүүст илтгэл тавьж сурдаг байх нэ. Тэгээд дээрэс нь цагийн менежмент. Яг явцын шалгалт тулгаад хичээлээ хийх үү, улирлын шалгалт тулгаад хичээлээ хийх үү, одооноос багаар хийж эхлэх үү? Тэ ямар нэгэн байдлаар ингээл Монгол оюутнууд бол явцын шалгалтын урдуудаар амжуулдаг гэдэг шиг энийг зохицуулж чаддаг тэр цагийн менежмент бол хариуцлагыг ингээд яг тэрнээс өмнө энэ мэдлэг авсан байх ёстой гэдэг юмыг ингээд бид нарт суулгаж өгдөг шүү дээ. Тэгээ мэдээж ойлгомжтой тухайн сонгосон мэргэжлийнхаа суурь мэдлэгийг олж авдаг. Гэт би ер нь бол тодорхойлж өгсөн байгаа юм аа. Манай нийгэмд байгаа 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 36% нь ийм чадвартай байх ёстой юм байна. Ямар ч гэсэн Facebook-ийн мэдээ коммент би 5 коммент уншсан үний юм шиг байна гэж хэлдэг. Гүйл 36% эмэгтэй байна гэсэн үг. Энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь одоо нэг гишүүн эвүүлэн нэг бараг 2 гишүүн эвүүлэн татагдаад тэгээд судлаа бараг магадгүй шоронд орж магадгүй нөхцөл байдалд байгааг хараад энэ бичлэгийг хиймээр санагдсан байхгүй. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс ёс суртахууны хувьд дорой юу? Та яг юу гэж бодож байна? Эмэгтэй хүн илүү ёс суртахуунтай байдаг уу? Энд чи ёс зүйг яриаг ёс суртахууныг ярьж байгаа шүү.
Би саяхан нэг сэтгэл судлаачийн юуг ингээ үзчихсэн чинь эрэгтэй хүн угаасаа ёс суртахууны хувьд эмэгтэй хүнээс дорой байдаг гинэ. Гэтэ яг хөө эрэгтэй эмэгтэй гэхгүй амар өндөр ёс суртахуунтай эрэгтэй хүн байгаа, өндөр ёс суртахуунтай эмэгтэй хүн ч байгаа, маш сул ёс суртахуунтай эрэгтэй байгаа, маш сул ёс суртахуунтай эмэгтэй ч гэсэн байгаа. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг ингээд ёс суртахууны сул болон хариуцлагаас зайлсхийдэг аргуудаараа ингээд өөрийнхөө хийж болохгүй эрсдэлтэй хууль зөрчил үйлдэлүүдийг ингээд эмэгтэй хүнээр хийлгээд бамбай барьж хийлгээд тэгээд өөрөө болохоор юу ч би тэгээгүй гэд суух гэд байдаг. Тэг. Ер нь бол энэ амар бидний амьдралд байнгын ил харагддаг жишээ байхгүй юу? Эрэгтэй хүмүүс натураасаа ингээд байглаасаа эрэгтэй хүндээ илүү сайн ханддаг. Эр хүндээ хайртай гэдэг тий. Гэхдээ ер нь хайр сэтгэлийн хайр биш шүү дээ. Би бидэг учир зүггүй юм хайр сэтгэл үсгээд байгаас бие махбодын бэлгийн харилцаанд ороод байгаа гэсэн үг биш. Зүгээр л эрэгтэй хүн эр хүндээ хайртай гэдэг чинь эрэгтэй хүмүүс нь туслаад дэмжиж ингэ яваад байдаг. Тэгээд эмэгтэй хүмүүс ч гэсэн эрэгтэй хүмүүстэй тусалж дэмнээд угаасаа ингэ яваад байдаг. Ер нь бол ингээд эмэгтэй хүмүүс ч юм бол сүргийн тийм юмд ингээд илүү их ороод байдаг. Аль болох нэг юм бүлгийн хамгаалтанд илүү их орох тийм дуртай байдаг. Эрэгтэй хүмүүс болохоор тэрийг зөрчөөд ганцаараа зожигроод яваад байх нь илүү их байдаг. Тэгэхээр бодоод үзэнгүүт яг энэ нөө сүргийн юунд ингээд би чиний найз шүү, чи миний найз шүү гэдэг хамгаалтныхаа ардуур эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээр бохир заваа муухай хууль зөрчсөн яасан ийсэн зүйлсүүдэд хийлгээд байгааг ярих гэж байгаа. Энэ зөвхөн өнөөдрийн асуудал биш, өчигдрийн асуудал биш, энэ маргааш ч гэсэн гарч ирэх асуудал учраас ярьж байгаа. Гэтэ энэ эрэгтэй хүмүүс угаасаа муухай, эмэгтэй хүмүүс угаасаа тийм гоё зүйл хүмүүс гэсэн үг биш. Бид нар энэ юмыг хараад судлаад мэдсэн учраас л ингээд хөвгүүдээ мал дээрээ гаргачаад октоудаа их сургуульд явуулаад байсан. Октоудаа их сургуульд явуулаад миний түрүүнд дурдсан тэр болон мэдлэгүүдийг авна гэдэгт нь итгээд энэ мэдлэгүүдийг авсан хүн ингээд амьдралд хөл алдчихгүйхэн шиг ингээд явна гэж үзсэн. Баггүй юу? Гэхдээ энийг бол их сургуульд сурсан өндөр боловсралтай, мастер, докторийн түвшний боловсралтай эмэгтэй хүмүүс байсан ч гэсэн ингээд нэг тийм байгалийнхаа тэр нөгөө нэг өөрсдийнхөө зан чанараараа ингээд хил хязгаар гэдэг юмыг барьж чадахгүй байна л да. Би одоо энэ дээр яг ингээд биччихлээ. Эрэгтэй хүний ийм манипуляцид орохгүй тулд нэгдүгээрт хил хязгаараа яг тогтоох хэрэгтэй. Энийг би зөвшөөрнө, энийг хийж болно, болохгүй. Тэгээд дээрэс нь энийг яг тэр хүний өмнөөс хийх нь зөв үү, буруу юу гэдгийг ингээд яг шийдэх үүрэгтэй хүн мөн үү, биш үү гэдгийг чи өөрөө маш сайн дотроо бодох хэрэгтэй. За хоёрдугаар сэтгэл хөдлөлөө ажиглах. Ингээ ярилцах болгонд ингээд жоохон тэр хүнээс айдас эсвэл тэр хүнтэй ингээ ярилцахаас ядрах тийм юм илэрхий юм бол энэ угаасаа чамд буруу байна гэдгийг тархичи хэлж өгöd байна гэсэн үг шүү. Гуравдугаарт энэ талаар баримтжуулах. Одоо жишээ нь ажлын харилцаа ямар нэгэн юм бол албан мэйл, мессеж за бүр болохгүй чатаа чамаагүй хадгалж авах. Тэгээд дээрэс нь өөрийгөө үнэл. Чи ямар өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй, мэрэгжлийн ёс зүйтэй мундаг хүн бэ гэдгээ мэд. Тэгээд тэр зүйлийг хийх нь
чамд зөв үү, буруу юу, чи тэр зүйлийг хийсэндээ харамсах үгүй юу гэдгээ сайтар бодорой. Ингэж байж бид нар энэ аимшигтай эрчүүдийн хажууд амьдарч гинэ. За би дахиад нөгөө нэг орцсон киноноос ингэ сэдвлээд яриа л да. Надад өгөөгүй хайр гэд кинон дээр манай хөөрхөн бүжин маань 2 дахь нөх заанатай учирснараа яг юу гарч байгаа вэ гэхээр тэр хүний энэ юу нь яг ямар юугаар нэг зөв аргаар орж ирэх үү гэдгийг угаасаа бүжин гадарлал асуугаад байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээсээ л нөгөөх нь ингээл ууралж мурлал нэг тэгж аргацсаар хагаад ингээ манипуляцид оруулаад тэр хүнийг ингээ тэр хулгай юм чи сайхан амьдрмаар байгаа зүтэй гэдэг хүсэл ингээд бүр юмыг тулгасаар хагаад тэр хулгайн эд зүйлийг бүжингээр заруулаад хулгайн эд зүйлийг ингээд зарж борлуулсан гэдгийг ингээд бүжин шийтгэл авч байгаа шүү дээ. Ийм юм хийж болохгүй. Яг уу тэгээд бүжингийн хувьд аваад үзье л да. Ер нь бол тэгтээ бүжинч гэдэг ах юм байхгүй. Ер нь бүхэл хүн эмэгтэйч гэсэн, эрэгтэйч гэсэн ингээл за хичээл хийх угаасаа дуртай биш шүү дээ. Хичээл хийх чинь бас яг тэгж сонирхож дурлаагүй хүнд бол залхуутай хэцүү юм байхгүй юу? Тэгтээ тэрийг хийх ёстой үедээ хийх ёстой байдгийн нэг жишээ бол бүжинг сургуульд оруулаад өвөөгийн хадмад нь сургуульд оруулах гэдэг яхад маань хүн би тийм юм дургүй гэд хийхгүй байснаасаа болоод боловсралтай болох тэр юугаа шансаа алдчихжээ. Хэрвээ боловсралтай байсан бол тэр хүн конторын цэвэрлэгчээс өөр юм хийгээд амьдрал нь арай дээр яваад арай архи хуудаг байж болно. Гэхдээ архинд орохгүйгээр амьдралаа аваад явах одоо нөгөө бид нарын хэлдгээр боловсон архичин болоод амьдралаа аваад явах арга байгаа байхгүй юу? Боловсралтай л болчвол ядахнээ тэр тартагт хүрэхгүйгээр арай дээр амьдраад тийм үнтэй очроод хулгай эзэл борлуулахаар болохгүй л гэсэн үг. Тэгээд нөгөө талд нь бас нэг гоё охин байгаа штэ соёлоо гэд. Тэр охин чинь болохоор боловсралтай юу? Боловсралтай хилтэй өстой хүн ажуудад авлаад явахад соёлтой. Тэ. Тэгсэн ч гэсэн тэр хүн ингээд үндэслэлтэйгээр ингээд тайлбар өгч байгаа штэ. Алтар ингээд яагаад намайг өмнөх эхнэрээс нь салгасан бэ гэж урлаг. Чи бодооч чи ингээд тэгж салаагүйсэн бол бидний хамтын ад жаргалтай амьдрал болон бидний охин байхгүй байх байсан гэдгийг бодооч гэж хаад нөгөө төр тоохгүй тэгэл дөр гэж өөрөөрөө яваад байгаа шүү дээ. Үнэхээр өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг эмэгтэй хүн тийм юмыг ойлгохгүй байгаа эрэгтэй хүнтэй байхгүй л байх ёстой. Ёстой байхгүй юу? Байглаасаа нэг эрэгтэй хүний үгэнд орох гээд байх. Эрэгтэй хүний тэр өөрөө одоо жишээ нь өөрөө би буруу гэдгийг ойлгож байгаа юмыг ингээд найзынхаа төлөө, андынхаа төлөө, ажлын хамтрагчийн төлөө хийхгүй байх тийм юм надад гэхдээ яг үндэ бакалаврын төвшин суралцсан ч гэсэн байж магадгүй байхгүй натурт маань яг энэ надад өөрт маань тэгж бодохоор би энийг бас энийг яг үндэ өөртөө л зориулж хэлж өөртөө ингээ ухааруулах гээд би одоо энэ дор хадмал ингээ энэ бичлэгээ үзнэ тэгж өөрийнхөө оюун санаа ухамсарлуу оруулж байна гэсэн үг энэ үгнүүдийг. Жишээ нь манай тэр боловсралгүй гэдэгтээ бүр бараг флекстэд явж байгаа нэг гишүүн бол тэгтээ дээд сургуулийн боловсрал аваагүй байсан ч гэсэн ингээл яасан инженер захирал гэл ингээл дандаа тийм балаг ажил хийж исэн байна. Харин эмэгтэй хүн боловсрал бакалаврын дипломгүй бол яг үндэ бакалаврч амар багтдаг. Бакалаврын диплом Монголд үйл бас голөгдөн. Монголдоо заадаг хувийн сургууль мөрөөл бүр голөгдөө явчихна.
Бүр ингээд их сургууль төгсгөөс өмнө ч гэсэн бид нар хардаг шүү дээ. Эрэгтэй оюутнуудад эмэгтэй багш нар нь сайн хандаал дүнгийн нагтайхан гаргаждаг. Эрэгтэй багш нар нь сайн хандаал дүнгийн нагтайхан гаргаждаг. Ер нь эрэгтэй хүүхдүүд арай баг хичээгээд бид нараас өндөр түвшинд байгаад идэг. Харин охтууд болохоор илүү хичээж, илүү мэдэж, илүү хийхгүй л бол тэгэл нэг баймын лекц бичээд мундаг сууж исэн ч гэсэн нэг удаа уцаар оролдоод эсвэл нэг удаа нүрээ илүү будаад очроод ирэнгүүт л ингээд нэг тийм альч эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн альч багшинууд нь ингээд нэг жоохон нэг тийм борхоотой арга зугтчих гад идэг. Нүрээ будахгүй явжсэн ч зугтна, будаад амир хөөрхөн явжсэн ч зугтна, яг натурал бодолтой байсан ч зугтна. Тийм учраас бид нарт эрэх дарамт нь илүү их байдаг гэдгийг байг үнээр дээр бүгдээрээ мэдчихэж байгаа. Дээрээс нь гэр бүлтэй бол байгалийнхаа ингээд зүүн совын эцэгт ямар нэг юмар бид нар хүүхдтэй болохыг хүсдэг. Тэгээд хүүхдтэй болохыг угаасаа хүсэж байгаа дээр нэмэгдээд гэр бүлийн нийгмийн амар юмнууд байдаг тий. 25 нас хүрчээд хүнтэй суугаагүй хүүхд гаргаагүй эмэгтэй хүний бараг сүүдэр доогоор явж болохгүй ч гэсэн юу гэсэн ч үг гэдэг тэр. Гэтэ тэр бол одоо хуучраа тэр үгийг бараг мэддэг юм ч байхгүй болж байгаа шүү. Тэгээд эмэгтэй хүнийг шүүмжлэх болохоор нэг муухай нойтон сармустай үр унгаах чадваргүй өрөөгүй хүүхэдгүй энэ юу ч ойлгохгүй чи амьдрал мэдэхгүй байна гэж мэгэл. Тодорхой хэмжээнд ингээд хүнтэй сууж хүүхэдтэй болж байж ингээд бид нарыг ингээд энгийн хүний төвшөнд тавцарч байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол бид нар ч бүр ингээд ад төршөлөн боломбар ингээд сүүдэр доогоор нь явж болохгүй юм болчиход байгаа байхгүй юу. Яг одоо тэр хандлага багасч л байгаа л та. Гэхдээ амьдрал яг одоо багасч байгаа болохоос яг огт тийм биш гэсэн үг биш. Бид нарт яг тийм шаардлага, тийм юунууд гарч ирсээр л байна. Тэгээд за хүүхэд гэдэг бол бүр асар том тийм бид нарт ингээд юм юу өгч байгаа байхгүй. Нэг тийм нийгэмд гарч ирэх хэд ч ингээд чамайг хүн шиг үзэх нэг аюу гоё юм гараад асар том юм яг юу гэж хэлэх вэ? Нэг тийм суур шат болж өгдөг. Тэгээ хүүхэд тэгэл ажил төрөл тийм жоохон нэг тийм хэцүү, дарамттай, муухай, цалин багтай тийм ажлууд дээр ингээд анх эхэлж байгаа хүн ер нь л тийм ажлаас ер нь эхэлдэг штеп. Тэнгүүд тэд нар юу хүсдэг вэ? Гэр бүл чинь ямар вэ? Чи ганц бие юу? Ганц бие хүн бол бид нар ингээд доктор суршилтай ажиллах гэр бүлтэй хүнийг хайж байгаа гэж хэлдэг тийм. Энд чинь зүгээр л гэр бүл гэдэг чинь асар том хариуцлага, хүүхдийнхээ өмнө хариуцлага, хүүхд өсөнө гэдэг чинь яг үнээр дээр мэдээж хөөрхөн сайхан гоё, яг миний хүүхэд гэдэг чинь гоё. Гэхдээ эн чинь капиталист юм яг үнээр дээр зардал байхгүй. Хүүхэд бол зардал. Тэгээд энэ зардлыг олохын тулд бид нар өдөржин шөнөжин хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болоод найдвартай тогтмол ажилд орохын тулд орохоос өөр аргагүй болдог. Тэгээд бид нар тэр ажилдаа ороод муухайг ингээд өөрийнхөө дотоод хүсэл юунаас зөргөөс одоо жишээ нь хийн гэхдээ за 8 цагийн ажлууд бол гайгүй. Тэрнээс илүү цагаар ажиллаулдаг газрууд байдаг. Тийм газрууд л яг өнөөдөр гэр бүлтэй доктор суршилтай ажиллах хүнийг хайж байгаа гэж хэлдэг. Яагаад гэвэл ажилласаа гараад шууд гаралж ийм хэцүү байна, энэ дарамттай байна, хэршиг налио агаа гэдэг шиг тийм. Одоо би хэршиг налидо агаа гэдэг гарчиж болохгүй тэнцэнэ ингээд асар том хариуцлага хүлээж гисэн учраас тэрийгэ бодоод шүд зоож тэсээ тэр ажлыг хийгээд дарамттай байсан ч хийгээд ингээд өдөр хоног цаг хугацаа залуунаас бүх сайн сайхан юмнуудаа өнгөрөөснийхөө эцэст бид нар тэгэл тэтгүртэй гараал ядуучуудын инээнд ер нь шилждэг шүү дээ. Одоо залуучууд жоохон ингээ бие биенээ таньж агаад карьер хөөж байгаад
ингээд гэр бүл зохиогоод гэж ярьдаг штеп. Гэхдээ энэ бас ийм байхын тулд эмэгтэй хүн би түрүүн хэлсэн тэр нөгөө 25 хүрчээд ингээд доор хүүхд гаргаагүй хүний салхин доор нь бүү зүр гэдэг тийм амар нэг тийм хүн биш юм шиг нэг тийм тагас юм муухай юм шиг юм байдалд оруулчаад тэгчээд бид нарыг карьер хөөгээд байгаа байхгүй. Ийм байдалд карьер хөөхийн тулд энэ эмэгтэй хүн чинь хүний мдэггүйг мэдэж хийгээгүйг хийдэг тийм боловсрал нь дэндүү өндөр байж иж илүү их юм мэддэг байж иж илүү их юм уншсан байж иж илүү их ур чадвартай байж иж бид нар карьерийг хөөх боломжтой байдаг. Тэгэхээр энэ байглаасаа бид нарт гарч ирсэн тэгээд байглаасаа гэдэг яриг omж нийгэмээс гарч ирсэн энэ хүлээлтийг тохируулахын тулд бид нар хүссэн хүсээгүй маш өндөр боловсралтай байхаас арга байхгүй. Тийм учраас нэг хүн амьтанда барьцаад дэлгүй зүгээр л охтуудаа хичээлээ хийцгээе. Тэгээд хүүхэд төрүүлнэ. Эндээ чи ингээд бас тэгтэй байх яг хүүхэд төрүүлэхэд ашигтай юм байгаа гэд бид түрүүлсэн шүү дээ. Ингээд нэг тийм нэг ингээд нөгөө нэг муухай хүн гэдгээс яриад ишилчиж байгаа байхгүй хүүхэд төрүүлэнгүүд. Гэхдээ хүүхэд төрүүлнэ гэдэг чинь амь нас ирсэн зүйл шүү дээ. За тэгээд нэг хүүхэд төрүүлээд явж байгаагүй дахиад өсөөд томроод ингээд ирэнгүүт дахиад нэг хөрхэн жоох хөвгтэй болчихсон гэдэг юм сэтгэл зүрх нь эрэгтэй хүнч төрн эмэгтэй хүнч төрн тэгээд хоёулаа ярилцаад дахиад хөвгтэй болчихдог. Тэгэл дахин ингээд нөгөө хөвгт томронгууд дахиж хөвгтэй болоод дахиад хөвгт томронгууд дахиж хөвгтэй болоод ингээд байнгут эмэгтэй хүн чинь үнэхээр тийм амар сайн ээж автай эмээ өвөтэй биш тохиолдолд өөрөө л хөвгтэй харна. Аль эсвэл нөхөр нь амар хөнгө болдгоо гэхдээ ямар ч асрагч хизээж ээжийг гүцэхгүй. Ямар ч эмээ өвөө ээжийг гүцэхгүй. Ээжийн асрамж хамгаалал гэдэг юм бол яг үнээр дээр 24/7 тэр хүүхдэд хэрэгтэй. Ирүү саруул энгийн сэтгэхүйтэй ухаалаг ёс зүйтэй ёс суртахуунтай хүнийг бий болгохын тулд ээжийн үүрэг асар их байна. Тэнгүүд энэ хүүхдээс хүүхд гэж яг завсар эмэгтэй хүний карьер ингээд эрэгтэй хүний шиг тасралтгүй хөгжихгүй байгаа хгүй юу? Хөгжих бол хэрэг үнэхээр хүүхд гаргаал яваад байгаа бол чинь карьер чинь яг үүнд нас чинь явсан ч гэсэн карьер чинь яг л чиний анх хүүхдгүй байсан тэр үеийнхаар эсвэл та жоохон амьдралын туршлагын мэдэл яг адилхан настай эрэгтэй хүнтэйгээ харьцуулахад жин ингээд дараад байгаа хгүй. Эрэгтэй хүнийг ажил мэргэжил ажлын туршлага тэр ингээд бүх юм илүү давуу. Тэнгүүд чиний жижигхэн байна. Тэгээд та хоёр адилхан настай. Тэгээд яг та хоёрыг хоёуланг чи ухаантай гэд үзэх боломжгүй байхгүй юу? Ухаантай эсвэл ур чадвартай гэж үзэх ямар ч боломж байхгүй. Тийм болохоор ямар ч тохиолдолд боловсралтай байна. Тэгээд гэр бүл төлөвлөлт гэдэг маш сайн бодох хэрэгтэй. За яг нэгээс 2 хүүхэдтэй эмэгтэй хүн бол бас ч гэж гайгүй шүү дээ. 3, 4 тэрнээс олон болоод эхлэх юм бол өөрөө сайн бодорой. Баярлалаа.